За 12 тооход 9 үлдэгдэл өгдөг тоонууд гэхээр за энэ хамгийн ихнийх нь 9 байж таарна. Дараагийнх нь 21 байна. Дараагийнх нь 33 байна. Хэмжлэнгээ үргэлжлэнэ. Ер нь бол юу гэсэн үг вэ гэхээр за эхний гишүүн 9-тэй тэнцүү байдаг. Ялвар нь 12-тэй тэнцүү байдаг арифметик прогрессоо гэсэн үг. За энэ прогрессын ерөнхий гишүүн томьёо гэхээр А1 дээр нэмэх нь N-1-ийг үржих нь ялвар буюу 12. За энийг задлаад өччих юм бол ийм болно. 12-ын хасах нь 3. За ерөнхий гишүүн томьёо нь энэ байх хэвээр. За энэ тоонуудаас 900-аас их биш гэхээр энэ нөхцөлийг хангаж явах хэрэгтэй гэсэн үг байна. Хэдэн тоо авах гэхээр бид нар n нь хэд юм бэ гэдгийг олно л гэсэн үг. За эндээс мэдээж хэрэг бас бага гэсэн үг болно. Бага юу тэнцвэж гарч ирнэ. За n гэдэг бол 903-ыг хуваах нь 12-оос бага байх хэрэгтэй. За энийг ойролцоогоор бодоод үзэх юм бол 75.2 болох нь. За юу гэсэн үг вэ гэхээр n гэдэг тоо 75.2-оос бага байдаг. Энэ n болгоны хувьд бол 900-аас хэтрэхгүй байна. Их биш байна л гэсэн үг. Тэр ийм байх тоо бол мэдээж хэрэг 1-ээс эхлээд 75 хүртэл. Буюу 75 ширхэл байна.